шатдаггүй тоосох байна. Маш сайн нягтрал сайтай даацсан ийм блокууд байна. Энийг бол нөгөө малгай гэж ярьдаг. Хөөсөнцрүүд байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй одоо шаардлага хангасан. За нэг сонирхолтой бас халаа байна. Сайн байцгаана уу манайхаа. Өнөөдөр бид бүхэн барилгын материалын томоохон их дэлгүүр болох Мишель барилгын их дэлгүүрийн үүдэн дээрээд байна. Одоо бид бүхэн барилгын материалын томоохон ханган нийлүүлэгч барилгачин группийн үйл ажиллагаатай танилцах гэж байна. За тэгэхээр барилгачин групп маань энэ том Мишель барилгын их дэлгүүрийн 2 давхарт барилж байгаа. Энд бас нийслэлийн нэг цэгийн үйлчлэгээний төв бас байрладаг ийм одоо томоохон байгууламж байгаа. За хэдүүлээ орж барилгачин групптэй танилццгаая. За ингээд 2 давхар төрлөө. Энд бол өнөөдөр юу вэ гэхээр барилгачин цэгийн гээд сайт байгаа. Энүүгээрээ дамжуулаад онлайн худалдаа хийж байгаа юм байна. За энд мөн амны орон сууцны барилгын материал, зураг төсөл, цэвэр бохор, агааржуулалт, халаалт, вакуум цонхаалга гээд бас бүх төрлийн одоо мэдээлэл зөвлөгөөг эндээс өгч байгаа юм байна. За тэнд бол барилгачин нэг цэгийн үйлчлэгээгээд байна. Энд бол ингээд барилгын материалынхаа нэг дороос одоо бүх материалуудынхаа захиалгыг аваад ингээд одоо явж байгаа ийм үйлчлэгээ байгаа юм байна. За ингээд ийш орцгоё хэдүүлээ. За сайн байцгаана уу? За та бүхний маань ажил сайн уу? Сайн. За ингээд бид өнөөдөр энэ барилгачин группээр яриад байна. Тэгээ та бүхний одоо борлуулж байгаа чанартай сайн материалын талаар одоо хүмүүстэй мэдээлэл хүргэх хэрэглээ. Тэгээд одоо бидэнд одоо ямар барилгын материалууд байна? Энэ талаараа бас танилцуулаач ээ. За манай барилгачин группын барилгын материалын худалдааны чиглэлээр 3 дахь жилд үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгачин групп байна. Манай дээр болохоор амны орон сууц болон барилгад ерөнхийдөө хэрэгэлдэг дийлэнх одоо гадаадын болон дотоодын үйлдвэрлэдэг, импортлдог бараа бүтээгдэхүүний нэг 70% нь ерөнхийдөө манай төвлөрөөд байгаа. Манай холбоох үйлдвэрийн үнээр нэг доороос та бүхэнд хүргэж байгаагаараа давуу талтай байгаа. За ингээд материалуудтай танилцъя. Аль материалуудыг одоо танилцуулах гэж байна? Энэ маань болохоор марк Евро блок байгаа. Энэ болохоор юуны байшин дүүргэлтээр болон хан тусгаарчланд хэрэгэлдэг. Үндсэн хэмжээ нь гэх юм бол 60-25-тай, өргөн нь 7.5-аас 50 см хүртэл 10 янзын хэмжээстэй байгаа. Үнийн хувьд болохоор 181,500 гэж байгаа. Манай үйлдвэр маань Налаахын 4-р зөвлөг дээр байрладаг байгаа. За ерөнхийдөө бол 25-таагаас 37.5 тайг болгоод ерөнхийдөө дүүргэлтэнд хэрэгэлдэг байгаа. 37.5 тавтайг маань 2 давхар хүртэл дац авах боломжтой. Энэ маань ерөнхий өөр дээрээ бол нэг 65 тонн хүртэл дац авах бүрэн боломжтой ийм блок байгаа. За өрөө хооронд гэх юм бол 125 тай, 150 тай, 200 тайг хэрэгжилж байгаа ерөнхий дэлгүүртэй. Энэ одоо ямар болох вэ? За энэ болохоор ялуу болон бүс витаны хооронд хэрэгэлдэг. Энэ маань 25 тай, 30 тай, 37.5 тай, 50 тай гэдэг хэмжээсээр метрийн үнэлгээгээр гардаг блок байгаа. Энийг маань ерөнхийдөө ялуу, цонхны ялуу болон бүс витаны хооронд хэрэглээд ажлыг маш их хялбарчилдаг тийм блок байгаа. За энд юу вэ гэхээр Оросын одоо өнгөлгөөний тоосгууд бас байгаа юм байна. За тэгээд нөгөө шамаатны одоо галт эсвэртэй ийм шатдаггүй тоосх байна. За тэгээ энгийн нөгөө бидний мэддэг нөгөө улаан тоосх бас байгаа юм байна.
За тэгээд янз бүрийн өргөнд хэрэглэдэг ийм одоо янз бүрийн өнгөлгөөний тоосгод бол өргөн одоо нарийн ингээд янз бүр байгаа юм байна. За тэгээд бидний бас сайн мэддэг энэ нөгөө хашааны болог гэж хэлдэг. Энэ нь бол бас их маш сайн нягтрал сайтай даацсан ийм блокууд байна. Энийг бол хашаа барихад хэрэглэхээс гадна мөн одоо барилгын одоо суур за тэгээ зөөрийн давхрын одоо ханы өргөлгөнд бас хэрэгжилж болдог ийм одоо блокууд байна. За мөн хашаа барихад хэрэглэдэг энэ нөгөө малгай гэж ярьдаг. Энэ бас их цэвэрхэн харагддаг. Энэ блокон дээр ингээд одоо яах нь ингээд дээр нь өрөөд ингээд явцдаг ийм блок бас байгаа юм байна. За энд юу вэ гэхээр хит бетон буюу нөгөө нэг евро блокны цавуунууд нь байж байна. Ялангуяа энэ нь яг нөгөө шинжлэх ухааны үндэслэлтэйгээр за тэгээд яг нөгөө блоконд тааруулаад даац авдаг ийм одоо цавуунууд байгаа юм байна. За ингээд цавуу бол одоо Монгол улсад үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгчдийн цавуунууд энэ Joby, Supra, за тэгээд Bimtech гэдэг энэ олон цавуунуудаас одоо алийг сонгож болох юм байна. За энд ингээд нөгөө манай үндэсний үйлдвэрлэгчдийн одоо цементүүдээр Мак Евро цемент, Мон цемент, Хөтөл цемент гэдэг. За эдгээр цементүүдээс бас та хүн бас захиалж авч болох юм байна. За энд мөн эко хавтан байна. Явган замын хавтан байна. За эдгээр явган замын хавтангийн бас энэ боржуурууд байна явган замын. За эдгээр зүйлүүдийг бас та бүхэн хэрэгжилж болно. За ийшээ яваад мөн төрөл бүрийн ийм Техноникл компани Оросын албаны улсын дээврүүд байна. Энэ дээврүүд нь бол 60-аас 30 жилийн ийм насжилттай ийм дээврүүд байна. Зарим нь бол ийм бүр 3 давхар ийм одоо дээвэрч байгаа юм байна. За бас ийшээ бас нэг сонирхолтой материалууд байна. Ялангуяа амны орон сууц барьж байгаа хүмүүс зориулаад ийм дулаалгын материал, за мөн сайдангууд гээд зөндөө олон материалууд байна. За тэгэхээр энэ дулаалгын материалуудаас бас манай үзэгчдэд бас танилцуулаач. За тийм манай дээр ерөнхийдөө бол ингээд бүх төрлийн дулаалгын материалууд бол байж байгаа. Гэтэ энэ дулаалгын материалууд нь хамгийн гол нь дотроо яаж ашиглах вэ гэдгээсээ хамаарат зориулт нь байгаа гэсэн. Одоо жишээлбэл энэ цагаан EPS хөөсөнцрүүдийг болохоор ихэвчлэн одоо барилгын гадна фасаданд ч юм уу тий ашиглах боломжтой гэсэн. Өөр гадна фасаданд бас энэ Монгол базаалтын базаалт чулуун хөвөнгө бас ашиглаж болно. Тэгээд эдгээр нь болохоор ерөнхийдөө нэгтээс хамаарат үнэлгээнд бас ондоо янз янз л байдаг байгаа. Нэгтрлээс хамаарат гэсэн. Өөр дээвэрт яг зориулсан гэх юм бол энэ дээврийн материалт энэ хоньны ноосонд дулаалга байж болно. Энийг бол Монголд үйлдвэрлэж байгаа Эконос гэдэг ийм эрдэс хөвөн дулаалгыг бас ашиглаж болно. Дээврийн нөхцөл гэсэн үг. Монгол базаалтын бас энэ чулуун хөвөнгүүдийг дээврийн дулаалгад бас ашиглавал ер нь тохиромжтой. Тэгээ хамгийн сүүлд тэгэхээр ерөөхдөө энэ шаланд бол хамгийн тохиромжтой нь XPS хөөсөнцөр гэдэг хамгийн их даац авч чаддаг. Тэгээд нэгт хамгийн өндөртэй гэсэн үг. XPS хөөсөнцөр. За манад өөр байгаа материалууд гэх юм бол энэ гадна талын сайдингнууд хуванцар болон төмөр сайдингнууд гэдэг хоёр янз байгаа. Тэгээд эдгээр нь болохоор өөрсдийн одоо булангуудыг ашиглаад тэгээд хоёулаа энэ оруулцдаг тийм байна. Энэ нэг шаттай байсан зэрэг энэ NP board гэдэг. Тэгээ энэ болохоор галт төсвөртэй хөөсөнцөр байгаа байхгүй. Тэгээд галт шатгүй нэгт өндөртэй гэсэн үг. Одоо гэхдээ ерөн сүүлийн үеийн хөөсөнцрүүд ихэвчлэн бүгдээрээ галт төсвөртэй гэж юм бол үздэг болсон байна. Тийм галт дэмждэггүй. За баярлалаа. Тэгэхээр энэ хөөсөнцөр энэ базаалтын хөвөн за тэгээд энэ XPS хөөсөнцөр автангуудыг бас нэг дороос захиалаад аваад тэгээд хэрэгжилж болох нь байна. Тэгэхээр нэг амны орон сууц баригдаж байгаа хүмүүс маань хэмжээгээ өгчвөл та бүхэн хэмжээг нөгөөд аваад ингээд гаргаад өгчих үү? Тийм хэмжээгээр нь бүх хэмжээгээр нь тооцоод гаргаад өгнө гэсэн. Яг хичнээн хэрэгтэй байгаа ямар зориулалтаар яаж ашиглах ингээд бүх талаас нь бас тооцоог нь гаргаад өгч. За бас ийшээгээ орцгоё. Энд бас янз бүрийн материалууд байгаа юм байна. За сайн уу? За тэгээд чамд сонирхуулчих ямар материалууд байна? За ижи болохоор чинь юу вэ?
хөдөлмөр хамгааллын хэсэг байгаа. Манад энэ ч нөгөө бэлэг бусаас импортлогдож орж ирдэг хувцснууд байгаа. Энэ одоо ажлын хувцас байна, өндрийн бүс, хамгаалтын малгаанууд нь, фантазнууд, бэли, усны гутал, ажлын гуталнууд гэдэг ингээл олон төрлийн юмнууд бол энэгээр ингэ байж байна. Тийм. Энэ хамгаалтын малгай шиг юм үү? Тийм. Энэ ингээд гаднаас харахад зүгээр энгийн малгай шиг. Тийм дотроо хамгаалттай. Аха. Тийм байгаа. энэ бас дэжгүй юм. Энэгээр юм ажлын гутлнууд бол төрөл төрлөөр арьсмаар байгаа бүдөрөө усны гутал энэ. Тэгээ байж. Энэ дээгүүр алхахлаар чинь Пош усаас орж ирж байгаа, импортлогдож орж ирж байгаа Балу брендийн халаага урнууд байгаа. Олон төрлийн одоо энэ үлээдэг халаага урнууд нь байна. Энд болохоор чинь инфраулан туяаны юм халаага урнууд байгаа. За энд бас мөн ийм цахилгаан халаагууд байна. Бас л одоо Балу брендийн бас өөр дээрээ тохиргоотой ийм одоо халаагууд байгаа юм байна. За мөн одоо энэ халаалтын хөшиг гэж хэлдэг. Энэ нь бол бас л их багын тохиргоотой дулаан хөшиг бол энд бас Балу брендийн байгаа юм байна. За нэг сонирхолтой бас халаагаар байгаа. Энэ 6 халаагаар гээд харахад ийм уран зураг тавьсан юм шиг мөртлөө. За тэгээд энэ нь бол нэг дотор интерьер дээр ийм одоо гоё харагддаг. За мөн хосолсон ийм одоо 3 зурагтай бас халаагаар байна. Ингээ гурвангийн тавьчихад энэ маань нэг 22 м квадрат талбайтай өрөөг бол одоо асуудалгүй халаах юм байна. Ийм зураг тавиад тэгээд дээр нь халаагуртаа болчих. Ийм боломжтой юм байна. За энд өөр юу вэ? За энд мөн одоо Монголд үйлдвэрлэсэн бас юм хөөсөнцөрн дээр хэрглэж байгаа энэ хуурай хойлц хар замаас их торны цавуу гэдээ байгаа. За энэ дээр нь бас чулуун ийм одоо имүүлс байгаа. Энийг бас Монголдо үйлдвэрлэж байгаа. Энийг бас энд бас оруулж байгаа юм байна. Чулуу төнгөлгөө гэдэг. За энэ чулуу төнгөлгөө бол наранд ганддаггүй. За өөрийнхөө энэ өнгийг бол хадгалдаг ийм одоо шин чанартай бас 50 гаруй өнгөний сонголттой байгаа юм байна. Бас л их дайжгүй идвэр яач ч одоо зогч исэн яах ч бай гараа үдчих. За мөн энд байгаа зүйлүүд энэ иржээнэн шалны хавтангууд байна. Энэ бол ялангуяа нөгөө гадаа тоглоомын талбай. За тэгээд янз бүрийн одоо дуу бичлэгийн студиуд энэ төр бас их өргөн хэрэгэлдэг ийм одоо үнэргүй ийм одоо үндэсний үйлдвэрлэлийн хавтан байна. За энд бас нэг сонирхолтой зүйл байгаа ийм ангаран байгууламж. Энэ нь болохоор агуулгах, авто зогсоол, гараж, спорт зогсолбор гээд бүхий л одоо ийм одоо томоохон байгууламжуудыг маш хямд зардлаар хурдан барьдаг ийм байгууламж байгаа. Үний хувьд бол маш хямдхан. Жишээ нь ингээд 200-аас 500 м квадрат ийм байгууламж бариулахад бол дунджаар бол үнэ нь бол 187,000 1 м квадрат юм. За тэгээ хэмжээгээр 5,000-аас дээш метр квадрат томоохон юм ангаран байгууламж бариулах юм бол метр квадрат нь 121,000 хүртэл ийм одоо хямдхан байгууламжууд бас энд байна. За бас их сонирхолтой олон материалууд байна. За ингээд барилгачин нэг цагийн үйлчлэгэн дээр танилцлаа. Тэгээд өнөөдрийн барилгын материалын үн ханшууд бол энд ингээд байж байна. За тэгээд та бүхэн барилгачин нэг цагийн үйлчлэгээр хөрөлцөн үйлчлүүлснээр олон давуу талтай. За тэгээд нэг дороос энэ олон төрлийн бүтээгдэхүүнийг авч болох нь байна. За тэгээд хөргүүлж болох нь байна. За тэгээд захиалга өгье гэвэл маш амархан. Утсаар захиалж болно, өөрсдийн биеэр ирж болно. Мөн одоо энэ барилгачин цагийн мэн гэдэг энэ сайтаар нь дамжуулаад өгч болно. За тэгээд мөн сошиал барилгачин групп гэдэг энэ сошиал хаягаар нь бас хандаад бас та бүхэн захиалга өгөх бүрэн боломжтой юм байна. Зогчсон яг ч бай гараа үдчих. Шатгүй тоосох байна. Маш сайн нэгтрэл сайтаа даацсан юм болоо гэдэг. Энийг бол нөгөө малгай гэж ярьдаг. Хөөсөнцрүүд байл хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахай одоо шаардлага хангасан. За нэг сонирхолтой бас халаагаар байгаа юм.